сургалтанд ингээд суулгаснаар ер нь айгүй нэг үр дүнтэй байсан. Одоо миний хүүхэд чинь дөнгөж үсгээ би том охиноо эхлээд суулгасан. Тэгээд дөнгөж үсгээ үзээд ингээд нэг уншиж чадахгүй байсан хүүхэд маань ингээд 3 сархан сургалтанд суухад айл хэдийн тий ингээд уншиж чадхаас гадна ингээд айгүй гой зөв дуудлагатай тий баг надад заах хэмжээний болсон тийм нэг төвшөнд хүрээд англи хэлийг сурсан. Тэгээд all star-аас сурсан зүйлсүүдээ ангийнхандаа өөртөө ихтэй болсноор нэг ангийнхандаа нэг ганц нэг хичээлийг багштайгаа ярилцж агаад би энийг хичээлийг ингээ заамаар байна гэд ангийнхандаа нэг төбий үйл үгийг нэг өдрийнхөө хичээлийг зааж ирсэн. Ямар хөөр. Би одоо ийм амар амжилтанд хүрнэ гэж огт бодоогүй л дээ. Урд нь 2 ч удаа сургалтанд суулгаад нөгөөдгөө баг нэг сургалтанд зөөж аваачиж өгсөөр байтал нэг хамаг цаг маань ингээ өдрийн туршид ингээ явцдаг байсан байхгүй юу. Тэгээд онлайн сургалтын давуу тал нь маш их үр дүнтэй сурсдаг, дахин давтаж үзэх боломжтой. Хүүхдийн маань хичээл сургуулаас нөгөө сургуулийн нэг юун дээр цаг дээр нь асуудал үүсгүй тий хүссэн үедээ үздэг. Хажууд нь би зарим зүйл нөгөө хүүхдүүдийнхээ даалгаврыг хийх гээд бид нар чинь нөгөө нэгэн танхимд үзсэн даалгаврыг дахиад ингээд бидний ангуудад зөв дуудлагыг хийж байгаагаа ч мэдэхгүй зааж өгөх гэхээр нөгөөх маань ч мэдэхгүй би өөрөө ч мэдэхгүй болоод идэв. Тэгсэн чинь онлайнаар ингээд энэ all star-ын сургалтанд суугаад ингээд дахин давтаад үзсэн чинь би өөрөө нөгөө нэг хүүхдээ жоох эргэлзээд байгаа зүйлийг нь хажуунаас нь хараад ингээ харсан юугаа ингээд энийг чи ингэж хэлээд байгаа юм шүү гэд ингээ баг хоёлаа биендээ заах хэмжээний болоод байгаа байхгүй юу. Тэгээд айгүй үр дүнтэй байсан. Тэгээд энэ нөгөө нь all star-ыг сонгосны ер нь ашиг тусна гээд юунда байсан гэсэн чинь зөндөл олон сургалтууд байдаг л да. Тэгсэн чинь хамгийн гол нь хүүхдүүддээ зааж исэн хамгийн гол маш гоё цэвэр дуудлагатай англи хэлээр тэндээс бүр англи орчноор ингээд энэ хүүхдүүд маань ингээд баг хүмүүжлээд байгаа байхгүй юу. Тэр тийшээ очиод яг тэнцээ яаж сурж байгаа бол ээж яах бол тий хэрхэн нэг хичээл сургуулаа явуулдаг бол ээж гэд ингээд ер нь английн талаар судлаад тэр зүйлийг нэг Америкийг яриад ерөөсөө Америкийн тухай мөрөөдөлтэй болсон байгаа байхгүй юу. Өчтөр багшийн сургалтын дээр ярьж ирсэн шүү дээ. Багшаа нөгөө нэг одоо Америкт сурах боломжгүй гэх хүүхдүүдийн нөгөө нэг нүдийг нь хааж байгаа хүмүүсүүд байсан гэд тий мөсөл мөрөөдлийг ингээд мохоосон гэд тий тэгсэн чи яг тэрий чинь нөгөө нэг хийчихсэн байхгүй юу. Гэртээ сууж байгаа би нэг 4 хүүхэдтэй л нодлон төрсөн. Тэгээд хүүхдээ хараад гэртээ сууж байгаа хүн чинь хүүхдүүдээ бас сургалтанд суулгамаар байдаг тий тэгсэн чи хүүхдээ тэрвэрэд нөгөө автобусан суугаад юм машина бариад ингээд сургалтанд явсаар адилхан хамаг цаг маань ингээд өнгөрөөд исэн баггүй юу. Тэгээд энэ амар нэг эцэг эхчүүдэд одоо хэлэхэд ингээд тий өөртөө бас давхар сурах амар боломжтой тий энэ тэр сургалтынхаа ингээд нэг өдөр 3 өдөр 2 сургалтынх нь хичээл нь ингээд орчхоор маш ойлгомжтой. Англи хэлний анхан шатны төвшингүй хүн байсан ч гэсэн ингээд хараад тэр галийг нь дахин давтаад байхад баг хүүхдтэй эн чи ингээд байгаа юм шүү миний охин эн чи ингээд байгаа юм шүү гэж хэлээд өгөх боломжтой тийм айгу хүнд ойлгомжтой сургалт явуулдаг. Тэр нь айгу надад давуу тал болсон. Тэгээд сурж байгаа хүүхдүүдээ маш сайхан дэмждэг. Тэ энэ сургалт болохоор тэ янз бүрийн ингээд сургалтын одоо ингээд нэг явцад тэр хүүхдүүдийг дэмжиж тусалж агаад нэг айгу зөв зүйлтэй. За тэр хэлээрээ энэ хэлээрээ гэж би нөгөө нэг сургалтынхаа явцад ингээд зарим хажуугаар ингээд явж байгаа юу яж байгаа зүүм хичээлээ орж байгаа хаяада заримдаа ард нь ингээд сууж хахад за тэр хэлээрээ гэж ингээд бүр нэг зүүм дуусан гол манай хүүхдүүд бүр хөөрцөн байж байгаа юм чи ээж би нөгөөдхөө хэлж чадлаа англи үгээ хэлж чадлаа нөгөөдхөө би өнөөдөр чэчгэн дээр 3 4-ийг бичиж чадлаа гэж бага охин маань айгу баярлаа. Тэгээд энэ нэг хүүхдүүдийг дэмжиж туслаа тий энийг ингээд сурч болох боломжтой гэдгийг ингээд зааж байгаа нь энэ нэг сургалтын бүр амар том давуу тал байсан. Яг л урамшуулад байгаа байхгүй энэ хүүхдүүдийг. Би хүүхдүүдээ ийм амар нэг би 2 дахь хүүхдээ ингээд том охиныхаа нэг 2 дахь охиноо сургасан чинь 2 дахь охин маань нэг 3 сарын хугацаанд бас багшаахан жижиг хэмжээний англи үгнүүдийг өөрийнхөө хэмжээнд ингээд уншаад байгаа байхгүй юу. Энд чинь шууд ингээд танхимын сургалтанд очиад зөөгөөд явж явах хугацаанд барагтаа бол уншиж чаддаггүй юм байлээ. Би яг нэг сарын хугацаанд зунжингаа нэг зөөж үзсэн байхгүй том охиноо.
тэгэхэд чадахгүй байсан гингээд сургаж чадсан энэ нэг All Star-ын амар том маш том энэ сургалтын давуу тал байсан. Тэгээ ер нь онлайн сургалтын ер нь давуу тал нь маш их зүгээр санагдсан. Тэгээд ингээд нөгөө хамтдаа ингээд үзэхээс гадна энэ юу яадгийн одоо нөгөө бид нар даалгавар хийх гэж яадаг л үлээ дээ тий. Бүр нөгөө үгийн өөрөө ч буруу хэлээд байгаагаа мэдгүй, зөв хэлээд байгаагаа ч мэдгүй, нөгөө хүүхдээ буруу юу нэг галаглуулаад чэйждүүлэх тохиолдол гардаг штэ. Тэгсэн чинь тэр нөгөө сургалтын нөгөө хөтөлбөр дээр чинь ингээд тэр багш нар ингээд амар гоё ингээд хилцэн тий. Бүр хүүхдэд бүр яг ойлгохоор бүр удаанаар тий маш удаанаар гоё ингээд хилцэн байгаа нь тэр хүүхдүүдийн бүр нөгөө галгийг бүр маш хурдан сайжруулж байгаа байхгүй юу? Тэгээд энэ сургалтын хөтөлбөрийг ингээд маш гоё цэвэрхэн боловсруулсан тий энэ их нэг детальчлалтай зөв ингээд суурьтай анханаас нь ингээд тавьж өгж байгаа нь цааштай бүр хүүхдүүдийн ингээд нэг ирээдүйд ингээд бүр одоо англи хэлнээс айх тэр айцыг даван туулах аргыг зааж агаад ингээд багштай бүр айгүй их баярлдаг. Би энэ бүр сургалтын суулгасандаа бүр айгүй их баярлдаг. Тий нэр эцэг эхчүүдэд хэлэхээ тий яг өнөөдөр идэх хоолноосоо илүү хүүхдүүдийн толгоо нь одоо тархин айгүй их өлссөн мэдээлэлээр өлссөн байгаад байгаа байхгүй юу. Бид нэр өнөөдөр яг өглөө гүйж гараад ажилдаа яваад орой ирэхэд нөгөө хүүхдүүдийн гизэнд юу байгаа бол гэж бодохын оронд толгоонд нь юу орсон бол тий өнөөдөр ямар юмар өлссөн бол юу илүүг сурсан бол гэж тэрэнд нь анхаарлаа хандуулах ёстой 90-100 эхэлсэн болов гэж би айгүй ойлгосон. Энэ All Star-т ингээд сурснаар хүүхдүүдэд харж байхад ер нь нийгмийг шал ондоогоор хардаг болсон байхгүй юу. Энэ тэгээд айгүй мундаг сургалтын багш нар хүүхдүүдэд заана гэдэг бүр айгүй үр дүнтэй юм байлээ. Тэгээ хүүхдүүдээс айна гэж байхгүй. Нөгөө том хүнээс гэхэд хүүхдүүд чинь нэмээгээд байдаг шүү дээ. Тэгээ багш үгээ хэлчих бол би яаж байгаа бол гэж хүүхдүүд болохоор хүүхдүүдтэй ангууд нэг тэр даган дуурайгаад байгаа байхгүй юу. Энэ хүүхэд ингэж чадаад ах чинь би яагаад болтгүй ингэж дотроо бас бодож явах шиг байна. Тэрнийгээ дагаж дуурайж ийн. Энэ зүйлсүүд нь энэ онлайн сургалтын бүр маш том давуу тал байсан. Тэр хамгийн гол нь тэр бүр ингээд яг тэр англи тэр нэг юун дээр нэг ингээд юм хэлээ. Би бас нэг олон жилийн туршид англиар сурахыг хүссэн хүмүүсүүдэд хэлмээр байна. Ингээд би бас амар олон жилийн туршид англиар сурахыг хүссэн мөртлөө галиг дээрээ бүр амар яадаг. Яг ингээд саяны багшийн ивент багшийн гэсэн хэлжсэн юм дээр ингээд галиг дээр ингээд амар алдаатай ингээд хэлээд байнгут хүмүүсүүд намаа нэрээ юу гэж хэлэх бол за ингэж буруу хэлж эвгүй байдал жохоор зүгээр дуугаа байжээ тий тийм байдлаасаа болоод ингээд ерөөс англи хэлийг огт сурахгүй ингээд айгу олон жилиг өнгөрөөцөн байгаа байхгүй тий хүүхдүүдээ All Star сургаснаас хойш би ер нь англи хэлийг маш олон талаас нь оролдож үзэж энэ хүүхдүүдийнхээ хичээлийг үзэж энэ үгнүүдийг ингэж дууддсан байна гэх ерөнхийдөө бараг нэг анхан шатны мэдлэгнээс арай доогуурхан ч гэсэн нэлээд бас хичээл зүтгэлтэйгээр суралцаж байгаа. Тэгээд ер нь нэг жилийн дараа гэхэд ер нь All Star-ынхаа ач буянгаар тий бодохгүй англид ч юм уу ядггүй англи хэлээр ярьдаг нэг хүн ээж нэгээр нэмэгдэх байхаа тий ямар ч өөрийн хүлжээ зүйлээр сурах хүсэлтэй байгаа. Яа баярлалаа төвшөө ямар гоё сэтгэлүүд ярьж байна. Үнэхээр яг манай All Star англиний давуу талуудыг тий боддоор ингээ амьдралдаа мэдрээд үр дүн гаргацсан ингээд ярьж байгаа ээжийн сэтгэлийг сонсоход сэтгэл хөдлөж байна. Тэгээд саяны ярианаас чинь болохоор нөгөө хүүхдүүдийн ходоод өлсгөөс илүү оюун тархин өлсөд байгаа юм биш үү гэдэг тэр ингээд өнцөг тэр point те надад бас маш их юм мэдрэмжийг төрүүллээ. Тэгэхээр яагаад тэгэхээр одоо ингээд хүүхдүүд маань ингээд All Star англи клубын зүүн мулсалтанд орж ирэхдээ хичээлээ баг ингээд хийхээсээ илүү те одоо ингээд чөлөө цагаар гой багштайгаа юм ярих гэсэн юм янзтай орж ирдэг байхгүй те тэдний яриаг ингээд сонсооч гэд. Тэгэхээр бид нар хүүхдүүдийг аягүй хичээлдээ илүү ингээд оролцуулж ярьдаг. Тэнгүүд хүүхдүүд чинь ингээд сэтгэл нь өдөөл хөөрөөл дараагийнхаа юм хийхэд улам дуран зориг ороо явцсан байдгийн те. Яста гоё өнцөг ярьж байгаа. Бүр ингээд нэг яагаа тандрыгаа зүүндээ ингээд орсон байх чинь бүр ингээд бүр их үг хэлүүлэхгүй те би гээл те бүр ингээд бүр байд сууж ядаад байгаа хөө тэр чэйжилсэн өгнүүдээ шалгуулах гал те зөв хэлж байгаа өгөөгөө шалгуулах гал тэр нь бүр амар бахархалтай те бүр үгүй энэ одоо бүр хичээл дээр яг ингэ суудаг болов гэсэн шиг байсан хүн маань бүр тэрэнд бүр ингэ шамдаад байгаа нь бүр үнэхээр гайхамшигтай.
Би бүр яаж ингэж явж ийнэ гэх тэгэл тэр бүр ингээд нөгөө англи үгээ ингээд хийчихэл бүр айгүй бахархал. Бараг л нөгөө англи хүн болцсон юм шиг л ингээд бүр тэгээд байгаа байхгүй. Тэгээд уралдаад сая бид нар нөгөө нэг All Star-ынхаа бүр зохиосон тий нөгөө үсгээ зүг бичих аянд нь оролцоод тэгээд 3 дэвтрээр хоёр охин маань өөрсдийнхээ тий яг нөгөө багшийнхаа заасангаар тий нөгөө дуудлагаараа тэг нэг юугаар өдөрт 2 өгүүлбэр чэйжлээд 2 ширхэг дэвтрээр шагнуулсан юм. Тэгээд энэ 2 дэвтрээрээ шагнуул чи 2 дүүдээ тэрийг өгчөөд өөрөө нэг тэмцээндээ ингээд ороод ингээд 3 дэвтэртэйгээ ингээд бүгдээр орсон чи би винийгээ ингээд байгаа эднэр чинь чи бичсэн үү нэг би бичсэн шүү дээ өөрийнхөө минийх ийм гоё болсон гэд би виндээ үзүүлээд айгуу тийм би энийгээ нэг шахаад урны үгээр нэг тэгээд тэтүүд нь байгаа. Миний охин 3 дэвтэр аваад ир. За тийм. Тэр дэвтэр бүр өнөө гоё байсан. ABC гэдэг дэвтэр гаргасан. Цаандлага англиээ үзэж байгаа. Эсвэл англиныхаа үсгийг англиар муухай бичээд байгаа хүүхдүүдийнхаа англиний бичих чадварыг сайжруулах зорилготой юм дэвтэр гаргасан байгаа. Тэгээд тэр дэвтрийн тухай манай төвшөө маань яриад байгаа юм тий. Тэгээ бид нар бас энэ зун аян зохиосон энэ дэвтрээ 30 хоногийн турш тууштай хөтлөж чадсан хүмүүстэй манай All Star английн сургалтанд тэтгэлэгтэйгээр сурах аянд зохиосон байгаа. Тэрэнд мандахаа маань төрүүлсэн байна шүү дээ тий. За дэвтрээ харуулаад доторхыг нь харуулаарай. Эсвэл жирэл бичсэн байгаа юм да манай хүмүүс. За энэ тийм нэг хамгийн нөгөө 1-р ангид ороогүй шүү. Энэ хараа бүр 1-р ангид ороогүй үсэг бичиж үзэж байгаагүй хүүхдийн маань бичсэн дэвтэр байх шүү энэ бараа. Oh nice. Ямар гоё юм. Чи өөр хэтрээ юм. 5 настай хүүхдийн дэвтэр шүү дээ. Энэ хараа ингээд 5 настай хүүхд бичсэн юм уу? Өөхөө. Тэгээ 5 настай хүүхд маань бичсэн дэвтэр нь энэ. Ямар гоё бичээ тий. Тэгээ энэ дэвтэр маань болохоор гадуур 29 мянган төгрөгөөр борлуулагдчихж байгаа. Тэгээд All Star-ын цаандлага ангид орох хүүхдүүдэд болохоор бэлгэнд өгч байгаа тий. Окей. Тэгээд энэ дэвтрийг бид нар ингээд бодоод байсан чинь яг англи нэг үсгийг тий зөв дараалалтаа огт заадгүй юм байна. Тий манай Монголд яг одоо яаж бичдгийч мэддэггүй юм байдаг. Тэгсэн чинь эн чинь яг энэ зөв дарааллыг ингээд хүүхдүүдэд ингээд заасан чинь хөө ээж эн чинь ингэж бичдэг юм байна гэд миний бараг том охин хэлээд ингээд боддоо. Яа. Тий ингээд хараа бүгдөө ингээд жирийн тэнгис энэ 5 настай хүүхдийн дэвтэр энэ хараа. Энэ хараа би энийг өдөрж энэ 100-ыг бүр амар үүрэгтэй өнгөрөөсөө All Star-ынхаа нэг юугаар энэ гой сургалтанд суугаад бид нар ингээд юусан чинь нэг би энийгээ шахсан урмын үгээр тэтгсэн тий хөөчи ийм юм чадахгүй байхдаа яа тий ингээд шар хорыг хөтлөгсөн ийм 100-ыг өнгөрөөсөн. Гайхалтай. Тэгээ би бүр багштай баярлаад бүр багшаа одоо бид нар урд нь нэг мэдээж анх ингээд янгууд хүүхдүүдээ шахаад өөрөө бас мэдэхгүй байсан болохоор би энийг жоохон шантраад байсан л да бид нар тэгсэн ч гэсэн одоо тэгсэн чинь бид нар дахиж бууж өгөхгүй гэдэг байгаа юм багштай хэлээд байгаа. Тий 30 хоног яг ингэж хүүхдэд бичих чадварыг суулгана гэдэг чинь аливаа юмд хүүхэд тууштай байхад сургаад байгаа байхгүй тий. Тэгээд юмыг ингээ баг багаар нь хийжээж амжилтанд хүрдэг юмаа гэдгийг зөвхөн дэвтэр ажиллаад хүүхдүүд өөрсдөө мэддэг болчдөг тийм ээ. Тэрэнгээрээс гайхалтай байгаа. Энэ өстө үнэхээр яг хад ингээд хүүхдтэй маш их төвчээртэй суухаас гадна энийг ингээд дуусгасан чинь ингээд бүр өөрөө бахархаж байсан шүү. Энэ бүр эсвэл бичээд яг энэ зөв дараалалаар бичээд хүүхдүүд анханасаа сурах ёстой юм бэ дээ. Хүүхдүүдийг ингээд за бич ийм юм байх ёстой гэж хэлсгээс яг эндээс нь ингээд зурх ёстой гэж ерөөсөө ABC үсгийг заадаггүй байхгүй юу. Би ч 10 жилдээ заалгуулж үзээгүй. Тий. Одоо ч гэсэндээ яг заадаггүй дээ тэр ярил аа. Энэ эцэг эхчүүд хамгийн түрүүнд энэ дэвтрээс аваад ингээд энэ нэг юунд ингээд дэвтрийг бичээд өөртөө ч бичих болохоор юм байлээ бүр амар би мэдхгүй зүйлүүдийг зөндөө их сурсан энэ дэвтрээс. Яа. Тэгээд энэ дэвтрийг бид нар бүр жирээт нь ингээ бичсэн. Би энийг шарын хөдөлгөөд би нэг шарыг хөдлөө. За төвшөөдөө маш их баярлалаа. Үнэхээр гоё сэтгэлээ хуваалцлаа. Тэгээд манай төвшөөгөөс бас асуух асуултууд тэ аав ээжүүд бас байвал асууж болно. За тэгэхээр асуух хүмүүсээ микрофоноо тавиад ороод ирээрэй тэ.
Төвшөөд маань өөр хэлэх зүйл байна. За өөр яг тэс бидрийгээ дэмжиж тусалдаг багштай ийм гой сургалтууд явдаг. Маш их баярлдаг шүү. Тэ олон шавнар нь тэ гэр шиг гэрэлтэж яваарай гэж өрөмөр байна. За маш баярлалаа. Ямар сайхан өрөөлөө. Яа.